Оюуны эмчийг дээдлэгч Монгол телевиз, маркетингийн мэргэжлийн зөвлөх Vision Group хамтран төлөвлөж байна. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк, дэлхийд шалгарсан Монгол амт Очир Дагнас бизнесийн мэргэжлийн мэдээллийг дэмжив. Бизнесийг амжилттай эхлүүлэх хамгийн суурь мэдээллүүд бол зах зээлийн багтаамж, хэрэглэгчдийн зан төлөв, салбарын хамт, гол тоглогчдын туршлага, бизнесийн боломжит санаа байна. Энэ бүгдийг амжилтын зах зээлийн судалгаа мэдээллийн нэвтрүүлэг танд хүргэх болно. Орон үзэгчдээ амжилтын эхлэл зах зээлийн судалгаа мэдээллийн нэвтрүүлгийн маань энэ удаагийн шинэ дугаар эхлэх гэж байна. За ингээд үзэгч та бүхэн манай нэвтрүүлгээр ямар зах зээлийн талаар судалгаа үзмээр байгаа талаараа биднэрт имэйл илгээж болно. За ингээд манай info@vision group-ийн маань хаяг дээр загтлууд ирдэг. За та бүхэн санаж байгаа бол буудингийн зах зээлийг бид нэр хэрэглэгчдийн өсөлтөөр, үзэгчийн өсөлтөөр хийжсэн. За энэ удаад нэгэн загтал иржээ. Та бүхэндээ уншиж үгэй. Сайн байна уу? Танаа нэвтрүүлгийг байнга үздэг. Компьютер, ноутбук, гар утасны дугааруудыг үзсэн боловч Apple брэнд бол бусад компьютер гар утаснаас их онцгой билээ. Миний хувьд Apple брэндийн компьютерыг Монголд худалдаалах боломжийг судалж байна. Ингээд та бүхэн Apple брэндийн компьютер тал руу илүү сайн судалж өгвөл баярлалаа шүү гэсэн байна. За тэгэхээр үзэгч та бүхэн энэ залуу шиг өөрсдийнхөө хийх гэж байгаа бизнес, сонирхож байгаа бизнесийн талаар манай нэвтрүүлэгт хандаж болно. Бид нар та бүхний хүсэлтээр дугааруудыг бэлдэж яж болно. Ингээд энэ удаагийн дугаараар бүгдээрээ дэлхийд даяар хамгийн онцгой, хамгийн олон үнэнч хэрэглэгчдтэй брэнд болох Apple брэндийн бүтээгдэхүүнүүдийн Монгол дахь зах зээлийн талаар ярилцгаая. Үзэгчтэй үзэг цаасаа бэлдээд надтай хамт байгаарай. Дэлхийд шалгарсан Монгол амт Очир Дагнас. Таны бизнес одтой байг. За үзэгчтэй тэгэхээр үзэгчийн хүсэлтээр бэлдэж байгаа Apple брэндийн зах зээлийн талаар нэвтрүүлгийн маань зах зээлийн багтаамжийг сэгэлж байна. За одоо тэгэхээр ерөнхийдөө эхний ээлжинд Монголыг ярихаас өмнө дэлхийд даяар ямар байд юм бэ гэж тийм ээ. Тэгэхээр дэлхийд даяар 2014 онд Apple-ийн гар утас 575 сая ширхэг зарагдсан байдаг бол компьютер бүтээгдэхүүнүүд нь 317 сая ширхэг зарагдсан байд юм байна. Ерөнхийдөө нэг 60-ыг харьцах 100 гэсэн харьцаагаар байд юм болов гэсэн ийм дэлхийн зах зээлийн мэдээ байна. Тэгвэл Монголд импортлогдсон Apple брэндийн компьютерийн тоо хэмжээ бол яг сүүлийн жилүүдэд буураад байгаа график та бүхэнд харагдаж байна. За 2014 онд 1800 ширхэг, 2015 онд 1400 ширхэг орж иржсэн бол 16 онд 700 ширхэг орж иржээ. За энэ үнийн дүнгээр нь авч үзэх юм бол 1.3 сая доллар 2014 онд, 2015 онд 1 сая доллар, 16 онд 500 мянган долларын бүтээгдэхүүн орж иржсэн байх гэдэг. За ингээд нөгөө гайлд бүрдүүлсэн дүн мөн эдэргээд хэдүүлээ бодохоор зэрэг за нэг сайндаа нэг 4 тэрбум орчим төгрөгийг зах зээлийн болов гэж харж байна. За харин энэ Apple брэндийн компьютерыг Монголд импортлдог гол тоглогчид ямар тоглогчид байна вэ гэж тийм ээ. За тэгэхээр Apple-ийн бүтээгдэхүүнийг Монголд импортлсон хэмжээгээр 2016 оны байдлаар бол PC Mall 34%, BSP 29%, Bot 21%, номин 10%-тай эзэлдэм байна. За бусад тоглогч 6%. Тэгэхээр ер нь яг Apple-ийн компьютеруудыг оруулж ирж зардаг бизнес бол угаасаа нэг тийм жижиг хувийн тоглогч хийгээд байхааргүй харагдаж байна л да. Томоохон доминатор тоглогч нэг 4-5 тоглогч нар маань хийдэм байна. Харин одоо бүгдээрээ Монголд Apple брэндийн гар утас болон компьютерийн импортын хэмжээний ялгааг одоо харцгаая. За тэгэхээр тоош гэр нь харах юм бол 2014 онд 18.4 мянган ширхэг гар утас орж ирж хахад 1800 ширхэг компьютер, за 13.2 мянган ширхэг гар утас орж ирж хахад 1.4 мянган компьютер байна. Энэ бол бараг л нэг 10 дахин зөрөөтэй ийм тоо харагдаж байна. Тэгэхээр Монголд яг Apple-ийн гар утаснууд нь илүү сайн, маш сайн зарагддаг байхад компьютерууд нь харьцангуй цөөн байд юм байна. Энэ нь бас нэг хэрэглээнийхээ онцлогтой холбоотой байж болох юм байна. Ингээд зах зээлийн багтаамжийн хэсгээс та бүхэн зарим нэг сонирхолтой мэдээллийг харсан байх гэж найдаж байна. За ингээд бүгдээрээ Apple брэндийн үнэнч хэрэглэгчдийн нэгтээ одоо бүгдээрээ Apple-ийн компьютерыг хэрэглэх, Apple-ийн компьютерийн зах зээлд ямар боломж байгаа талаар студийн зочнотойгоо уулзцгаая. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк хамтдаа хөгжицгөөе.
За үзэгчдээ амжилтын эхлэл нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар бүгдээрээ Apple брендийн зах зээлийн талаар ярилцж байгаа. За тэгэхээр энэ салбарт энэ бүтээгдэхүүнийг хэрэглэдэг үнж тууштай хэрэглэгчдээс энэ Apple-ийн бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй яриулахаар бид та бүхэнд App Music Production-ы халиу хатгаа уулзч ярилцахаар ирлээ. Сайн байна уу та? Сайн байна. За. Урилга хүлээж авч ярилцлагад баярлалаа. За, өрсөнд баярлалаа. Маш их гоё сэдв, их хүний амьдралд хэрэгтэй тийм сэдвээр бас та нар нэвтрүүлэг хийдэгт бас их баярлж явж байгаа. За, тэгэхээр халиуха та анх Apple-тэй нөхөрсөн цагаас эхлээд урсаач яагаад Apple-ийг сонгов? Оюутан байхад бид нэр дөнгөж компьютер Монголын зах зээлд дөнгөж нэвтрэх гээд эхэлж ирсэн л да. Одоо персонал компьютер голцоо Windows одоо тухайн үеийн тэр Apple компьютер гэдгийг бол ерөөсөн Монголын зах зээл, Монголын хэрэглэгчид тэр чигээрээ нэрийн сонсоогүй тийм үе байсан баг. 1990 оны дунд үеэс. Тэгээд тухайн үед нэг 96 онд дуу бичлэгийн анхны мэргэжлийн студ бий болоод, сонор студ бий болоод би Сингапурт сургалтанд хамрагдахаар явсан байхгүй бас томнод төхөөрөмж худалдаж авах зорилгоор. Тэгсэн манай Сингапурт байдаг хөгжмийн түвш маань Apple компьютер дээр хөгжмийг голцоо хийдэг юм аа. Энэ бол маш их ирээдүйд чи энэ компьютераар хийгээрээ зөвлөсний дагуу дэлгүүрээс очиод компьютер авах гээд яг байгаа компьютерыг худалдаж авах гэсэн чинь одоо шинэ загварын компьютер эх 7 хоногт ирнэ. Тэгэхээр нь тэрийн нэмээс авахгүй юу гэхээр би 7 хоногоор өөрийнхөө одоо хугацаа тухайн улсад байх хугацаагаа сунгаад худалдаж авч ирсэн тийм түүхтэй. Тэр компьютер маань одоо энэ одоо энэний хүчин чадлыг хэлэх юм бол зарим хүмүүс бол энэний нөр нэг бол мэдчихгүй 1 ГБ хард 16 мега рамтай тийм бага хүчин чадалтай. Тэгээ энэ компьютероор би Камертоны 18-наас Ариунагийн CD-нүүд тийм ээ харахаар нагийн бүтээн сүнэн гэх мэтчлэнгийн одоо 90 оны дундаас 2000 оны дунд хүртэлх тий бүх одоо уран бүтээлчдийн уран бүтээлүүдийг хийж байлаа. Тэгээд за нөгөө талаар нь одоо компьютерын дотгошоо ороод үзэх юм бол маш их найдвартай компьютер гэж тооцогддог. Компьютераас гадна үйлдлийн систем нь бол маш их энгийн, маш их цэгцтэй, маш их тийм ойлгомжтой тийм хялбар. Одоо энэ ингээд iPhone тал дээр болохоор энгийн хэрэглэгчд бүгд ингээд Apple-ийн юм ингээд аюулсан хүрчлээ л дээ. Тэгтэл ингээд одоогийн Windows-ийн десктопын компьютерууд хэрэглэдэг хүмүүс маань макро шилжихэд хэр хүнд байдаг вэ? Одоо сурахтч байдаг юм. Маш хялбар. Компьютер бол үндсэндээ зарчим бол яг адилхан шүү дээ. Windows систем ч адилхан, Linux тий Macintosh систем бүгдээрээ адилхан зарчим бол хамгийн гол нь үйлдэл одоо хүний хэрэгцээт байдал хэрэглэх нөгөө хялбар аргачлал зэрэгээрээ ялгаатай. Тийм учраас тэрийг бол маш их холыг харж одоо энэ бүтээсэн бүтээгчд нь хийгээд тэгээд маш том одоо эхлээд Америкийн зах зээл, тэгээд одоо Азийн зах зээл, гуравт нь Европын зах зээл, одоо Оросын зах зээл, Хятадын зах зээл гэдэг үе шаттайгаар өдөр бүр ингээд маш том хүний амьдралд компьютер талаас нэвтрээд эхэлсэн. Мэдээ сүүлийн үед iPad, iPhone гэл тийм ээ хүний ердийн хэрэглээнд, хүүхдүүдийн хэрэглээнд, оюутнуудын хэрэглээнд ингээд яг Apple брэнд ч ингээд амьдралын бүр салчгүй хэсэг болоод ороод ирсэн тийм. Гүнзгий рүү н ороод одоо ингээд ажлын мэргэжлийн шин чанараар ингээд хараад үсэх юм, бүхэлд нь хараад үсэх юм бол асаалаа хөгжмөө хийлээ, унтраалаа өөр юм байхгүй. PC компьютер гэх юм асаалаа юм хийж вирус нөгөөдгөө бариад одоо вирус арилгадаг форматлна гэдэг үг дэндүү их хэрэглэгддэг те тэнд юунд бол Apple компьютерт бол тийм байдгүй учраас дэлхийн дахны хэрэглэгчид бол үнэхээр зөвхөн хөгжмийн биш жоохон advanced төвшнээ те нэг юм програм код ингэдэг мэргэжлийн төвшний улсууд одоо илүү тийм одоо архитектор дизайн тийм ээ 3D кино одоо юу гэдэг хөгжим зэрэг одоо маш тийм нарийн мэргэжлийн хүмүүс бол Apple компьютерыг маш их өргөнөөр хэрэглэдэг. Тэгэхдээ үүний хувьд бол нөгөө ижилдээ үзүүлэлттэй нөгөө төрлийн компьютераас ер нь тийм харамч хүн 2 удаа төлдөг гэдэг тийм байдаг шүү дээ тий. Зөвхөн нэг удаа жоохон мөнгө төллөө. Тэгээд тэр хүн тэр хугацаанд тэр мөнгийг хэд дахин үржүүлээд авах бизнес талаас нь харж үзэх юм бол үржүүлээд авах тийм боломжтой тий. Би бол одоо ингээд 6 дахь үеийнхаа Apple компьютерыг хэрэглэж байгаа шүү дээ. Тэгэхээр би бүх компьютертаа би одоо бизнес талаас ч бодох юм бол зүгээр хэдэн 10 дахин одоо 20 жилд 6-аас олсон ба шүү дээ. 6-аас олсон.
Десктопыг бол нэлээд сүүлээ шүү. Тий, би 6 сольсон. Одоо голчлон би нэг компьютерийг эвдрээд сольж байгаа гол нь биш. Компьютер дагаж хөгжиж байгаа хөгжмийн софтверууд өөрөө бас компьютерийн үзүүлэлтийг өндөр үзүүлэлт шаардаад эхэлдэг. Тэгээ би Apple компьютер дээр ингээл юм одоо яаж итэл Apple компьютер маань хизээ хөгжмийн програм софтвер хийх болдоо гэж бодож итэл те Apple компьютер чинь бүх тэр тал дээр ингээд Logic гэл те маш том компаниг өөрсдөө худалдаж яваад Logic гэдэг хөгжмийн програмыг цаашаа хөгжүүлээд явсан. Кино хийдэг улсуудад те Final Cut те гэл тэрийг дагалдах бусад юмнуудтай бас хөгжүүлээл те ингээл явцдаг. Ерөөсө софтвер талдаа бас эднэр бас агуу том алхмуудыг хийсэн компани байхгүй. Зөвхөн энэ компьютер хардвер биш. Тийм бай. За ингээд бидэнд Apple-ийн талаар маш сонирхолтой яригсан аялах танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдээ ингээд эргээд студид уулзцгаая. Дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас. Таны бизнес одтой байг. Хэрхэн үзэгчдээ. За тэгэхээр бүгдээрээ Apple-ийн зах зээлийн талаар ярилцж байна. Ингээд зах зээлийн багтаамжийн хэсэг, студийн зочны яриаг бүгдээрээ сонслоо. За одоо бүгдээрээ хэрэглэгчдийн зүгээс ямар бодол санаатай байд юм бэ? Хэрэглэгчийн зан төлөвийн талаар одоо ярилцъя. За тэгэхээр нэгдүгээр асуулт нь бол та Apple брендийн бүтээгдэхүүн хэрэглэдэг үү гэдэг асуулт байгаа. 30% тийм ээ одоо хэрэглэж байна гэж хариулсан байна 34%. За 30% хэрэглэж үзнэ гэж бодоо явж байгаа юм байна. 24% хэрэглэж байсан гэж хариулсан байна. 12% энэ брендийг мэдгүй гэж хариулсан байна. За тэгэхээр Монголын зах зээлийн 12% нь бол Apple-ыг огт мэддэггүй хүмүүс байд юм байна. За Apple-ийн ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг хүсэж байна вэ гэхээр 53% нь iPhone хэрэглэмээр байна гэж хариулсан байна. За 22% нь ноутбук хэрэглэмээр байна, MacBook тийм ээ. За 8% нь iPad, за 5% нь суурин компьютер төр iMac Pro гэдэг бүтээгдэхүүнүүдийг, за 12% нь бусад бүтээгдэхүүнүүдийг сонирхдаг байх нэ. Тэгэхээр захиалсан үзэгч та сонсож байгаа байх. 5% нь iMac Pro, iMac хэрэглэе гэж шүү. За тэгээд Apple брендийн бүтээгдэхүүнийг сонгох болдог шалтгаан нь юу гэдэг юм бэ? Юундаа илүү сайн гэж та бодд юм бэ гэхээр үйлдлийн систем таалагддаг гэж 22% найруулсан байна. Техникийн үзүүлэлтийн сайтай гэж 22%, ашиглахад хялбар гэж 17%, дизайн гэж 12%, хэрэгцээ шаардлагад нийцсэн 9%. Тэгэхээр ерөнхийдөө яг бид нэр компьютерийн бусад зах зээлийг судалж байхад ер нь бол дизайны асуудал дээр бол нэг тийм өндөр ач холбогдол өгдөг процент гарч байгаагүй, харин Apple дээр бол 12% 12% дизайн таалагддаг гэж ингэж хариулж байгаа нь үнэхээр энэ одоо Apple-ийн бүтээгдэхүүнүүд дизайнараа бол бусад компаниасаа их давсан байдаг юм байна гэж бодоход хүрэж байна. За худалдан авах газараа сонгохдоо тавьдаг ямар шалгуур вэ тань тэгэхээр зэрэг 45% баталгаатай, 24% сонголт ихтэй, 20% үнийн уян хатан нөхцөлтэй одоо лизингтэй энэ төр. За 6% нь заавал үзэхгүй болдгоо нэг орох ёстой дэлгүүр гэж бас байдаг байх нэ. За тэгвэл Apple-ийн бүтээгдэхүүнийг сонгохоо хүрвэл та ямар мэдээллийн хүүсвэр төлхөө ашигладаг вэ гэхээр 55% нь интернет, Facebook. Бусад бүх зах зээлүүдээс бүр хамгийн өндөр хэмжээнд ингэж интернет ашигладаг, Facebook ашигладаг байх нь байна. За 21% найз нөхөд гэр бүлийн амд амтсан яриа, 14% телевизийн реклам гэсэн ийм байдлаар хариулсан байна. За Apple брендийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хүсдэг хүмүүсийг насны интервалаар нь харахаар зэрэг түрүүнийг 12% нь огт мэдэхгүй гэж хариулжсаныг та бүхэн санаж байгаа. За тэгэхээр одоо ч хэрэглэж байгаа гэж хүмүүсийн ихэнх нь бол одоо 25 хүртэл насныхан байна. За 26-аас 35 насныхан бол 37% нь одоо ч хэрэглэж байгаа байт юм байна. За энэ брендийг мэдгүй гэж хариулах хүмүүсийн тоо бол нас ахих тусам их болж байгааг та бүхэн анзаарч байна. За 46-аас 55 насны хүмүүсийн 27% нь одоо мэдчихгүй байж ах жишээ нэ, тийм ээ. За Apple бүтээгдэхүүнийг худалдан авахдаа одоо нөгөө нэг хүмүүс iPhone хэрэглэмээр байна, MacBook хэрэглэмээр байна гэдэг хариултын хувилбарууд байсан нь ямар дэлгүүр дээр ямар сайн байна вэ гэдэг ингээ хараад үзлээ. За мэдээж хэрэг Mobicom корпорациас авмаар байна гэсэн хүмүүс нэлээд байд юм байна. За Mobicom-оос бол 58% нь бол одоо гар утсыг нь сонирхож байгаа жишээ нэ. За PC Mall дээр болохоор хамгийн их тэр ноутбук, компьютер хэсэг дээр PC Mall-ыг хамгийн их сонгож байгаа нь харагдаж байна. За ингээд ерөнхийдөө хэрэглэгчдийн зан төлөөс харахаар бүгдээрээ энэ Apple брендийн бүтээгдэхүүнүүдээс яг Монголд угаасаа iPhone нь их
түлхүү зарагддаг болвол одоо тэр iMac болоод ноутбук чиглэл рүү болохоор жоохон компьютерийн дэлгүүрүүдээс авах хандлага нь их байна. За тэгээд энэ Apple-ыг төлөөлж Монголд ажиллаж байгаа компаниудаас яалтчгүй Mobicom-ийн маркетинг их хүчтэй байд юм шиг байна. Ингээ хүмүүс бол зөвхөн гар утсч биш бус компьютер юм одоо амар байна л гэж байна тийм ээ. За ингээд бүгдээрээ энэ бизнесийг хийж байгаа томоохон бизнес эрхлэгчдээс энэ бизнесийн туршлагыг хуваалцахаар зочин руу гарыг да. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк хамтдаа хөгжицгөө. За үзэгчдээ тэгэхээр Apple брэндээр аялж байгаа аялал маань ингээд бизнесийн зочноор үргэлжилж байна. За манай бизнесийн зочноор Summit компьютер технологи компани дэд захирал Долгион өргөд оролцож байна. Сайн байна уу та? Сайн байна. За тэгэхээр бид нар бол одоо энэ удаагийн дугаарыг ингээд Apple-ийн хэрэглээ талаас нь илүү бизнес талаас нь тантай ярилцах гэж байна л дээ. Тэгэхээр Apple-ыг Монголд албан ёсоор төлөөлөхөд ямар шаардлага хангаж одоо энэ эрхийг авдیں۔ Ер нь бол Apple-аас мэдээж мэргэжлийн яг энэ одоо компьютерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад албан ёсны зөвшөөрлөө өгдөг. За тодорхой хэмжээний одоо тоо хэмжээний одоо борлуулалтын тоо заавал заана. За одоо шинэ улиралд та тэдэн ширхгийг зарах хэрэгтэй гэдэг юм тоо бол зааж байгаа. Одоогийн байдлаар бол биднэрт өгч байгаа одоо улиралд 100 ширхгийг борлуулах хэрэгтэй. Үүнээсээ гадна бол одоо яг улирал хэдийг зарж байгаас нь шалтгаалаад одоо тайр 1 2 3 гэдэг ингээд дотор нь ангиллууд тогтоогод өгчөж байгаа. Жишээ нь манай компанийн хувьд бол Монголда ганцаараа тайр 1 гэдэг ангилал дээр явж байгаа. Энэ тохиолдолд яадаг вэ гэхээр бид шууд одоо Apple Singapore гэдэг компанитай харилцаад шууд Apple Singapore-аас судалтай авалт хийдэг. Тайр 2 3 та компаниуд Монголд бас үйл ажиллагаа байгаа. Тэр компанид бол Apple-ийн Сингапур дахь нэлээд том одоо төлөөлөгчөөс дахиад дамжуулаад худалдаа авалт хийдэг гэсэн. Тэгэхээр дунд нь дахиад одоо Монгол дахь тэр компани бол 3 дахь нь болоо явчихна гэсэн. Бид нар бол 2 дахь их үүсвэр гэсэн үг тийм. Иймэрхүү одоо ангиллуудаар ингээд 2 3 баг ангилаа явчихна. За дотроо бас нөгөө ангилаас шалтгаалаад ямар бүтээгдэхүүн борлуулах уу гэдгийг заагаад өгчин. Шинэ зарим компанид бол iPhone зарах эрх байхгүй жах, заримд нь бол iPhone зарах эрхүүд нь байж ах шишээ нэ тий. Ингээд иймэрхүү ангиллуудаараа ялгаатай бол явчихдаг. За тэгэхээр яг хэрэглэгчийн судалгаанаас харахаар хүмүүс Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг бол албан ёсны газраас нь авч जैन зүгээр ингээд компьютерийн дэлгүүр одоо гар утасны захаас ч юм уу тий авч जैन бас интернетээс авч जैन. Тэгэхээр онлайнаар жишээлбэл одоо яг apple.com-оос захиалж аваад Монгол руу ачуулаад ирэх танахаас авах хоёрын хооронд үнийн зөрүү байх уу? Ямар ялгаа вэ? Ер нь хэрэглэгчийн дунд иймэрхүү ойлголтууд айгүйх яваад байдаг. Онлайнаар захиалаад авчаар арай хямдхан гэдэг. Тэгээ яг ингээ харахаар их хямдхан шаарддаг байхгүй. $1200 одоо $100 доллар нэг бага харагдаад байдаг. Тэр жишээ нь одоо доллар дунджаараа 2300 өрчөөд шүү дээ. 2300-аар нь үржүүлээл дээр нь дахиад тээврийн зардлууд нэмэгдээл, дотоодын такс нэмэгдээл. Одоо жишээ нь нөгөө Монголд одоо $1000 үнэтэй, сая төгрөгийн үнэтэй болохоор дахиад татваруудаа төлөөд авна шүү дээ шудан гарахаар. Ингээд ирэхээр баг адилхан болно. За миний бодлоор нэг бидний тооцоолоо ихээр нэг ойролцоогоор нэг 5 орчим хувийн л үнийн зөрүү байгаа. 5% дээр жишээ нь ямар ялгаа гарч ирэх гэхээр бид нар энэ чи одоо тохон бүтээгдэхүүнээс бүх сервис үйлчлэгийг үзүүлээ явчихдаг тий баталгаад уцаа өгчдөг. Хэрэглэгчдэр ямар нэг асуудал үүслэхэд хэрэглэгч одоо шинэ онлайн авцсан үед буцаага тэрийг яаж гадагшны явуулж засвар үйлчлэгэнд явуулах вэ тий. Тэгэхээр энд бол шинэ бүх юмуд нь багтаа одоо шинэ магадгүй бэлэг урамшуул багцдаг ч юм уу тий. Ингээд ороод ирэнгүүт бол ер нь бол яг ингээ эцсийн дүндээ бол Монголоос авсан хэрэглэгчүүд арай ашигтай болчиход байдаг. Гэхдээ нэг хэрэглэгч бол яг анх төлж байгаагаараа бодоол цаана дахиад ямар зардлууд нэмж авах уу гэдээс тооцоолдог юм шиг санагдаад байна. Тэгээ шууд худалдаа авалтуудаа хийжтэй. Тэгээд дараа нь бол сүүлийн үед бол их компаниуд юм уу хүмүүс бол аягүй сайн одоо тэрийг ойлгодог болсон учраас шууд эндээс худалдаа авалтууд хийдэг болчихсон. Тийм байдалтай байна. Тэгээд одоо түрүүн та ярьжсэн нөгөө тайр 1 2 3 дээр ингээд дамжим авдаг, шууд авдаг гэдээ ялгаа байдаг. Энэ дэр үнийн зөрүү гардаг уу? Үнийн зөрүү гарахгүй. Үнийн зөрүү гарахгүй. Ер нь Apple бол үнийн үед нэлээд хатуу бодлоготой. Тийм учраас бол бид нар одоо шинэ хэрэглэгчид бол Apple Store-оос шууд худалдаа авалт хийх боломж байгаа учраас бид нар тийм үнэтэйгээр бол үнийг тавих ямар ч боломж байхгүй. Одоо энэ доо компьютер бүгд интернет холбогдсон. Эндээсээ шууд ороод тооны машин гаргаж ирэл үржүүлээл нөгөө хэрэглэгч шууд бүх юм гаргах учраас ер нь бол тийм үнийн зөр бол байхгүй. Одоо ер нь ингээ анзаараад байхад Apple-ийн бүтээгдэхүүний албан ёсны реселлер боллоо галны дэлгүүр нээснэ буцаагаал хаагдчих гаргагдах юм. Тэгээ зарим нэг ихлэлээ гэж зарлж яснаа тэр болцсон ч байх шиг. Ер нь бол Apple өөрөө нэг тийм өндөр одоо жишээ нь бизнес хийж байгаа байгууллагад өндөр ашигтай гэдэг бол жоохон хэцүү. Хэрэглэгчдэлтэй бол нэг хэрэглээний аягүй олон боломжуудыг гаргаж өгч байгаа. Мэдээж яг Apple өөрхийн компаниас мэдээж мундаг ашигтай ажилладаг тий. Яг бидний хувьд бол Apple-ыг илүү жишээ нь PC Mall гэдэг дэлгүүр бол персонал компьютерийн дэлгүүр учраас бид нар энд заавал одоо шинэ Apple байж байгаа хэрэгтэй. Apple зардаггүй персонал компьютерийн дэлгүүр гэвэл хүмүүс гайхах шүү дээ. Тийм учраас одоо шинэ бид нар зөвхөн энэ төв салбар дээр Apple-ийн хамгийн анхны шоурум нээжсэн бол одоо манай
PC Mall одоо Epson Center гэдэг Center Point байдаг, Хороолт байдаг тий. Бүх салбарууд дээр бид нэр заавал Apple-ийн одоо юм corner гэдэг юм тогтчулсан шоурумыг бий болгочих. Тэгээд эндээ яг л Apple-ийнхаа компьютеруудыг аль биесээр нь байрлуулж байгаа. Тэгэхээр ер нь бол яг нэг нөгөө ярихад бол Apple-ыг зарж байгаа хүндээ нэг тийм ашигтай байдаг учраас л хашрууд тэгээд хаагдчаад идэв. Ер нь бол тийм зөвөр гол юм бол тийм зөвөр бид нар бол заавал нөгөө зарах ёстой тий. Энд чинь хэрэглэгчтэй бид нар ч айгүй олон төрлийн бүтээгдэхүүн санал болгож явах ёстой ч юм уу эсвэл зөвхөн өөрсдийгөө бодохоос илүүтэйгээр хэрэглэгчийг бид нар бодох. Тэгэхээр ер нь цаашдаа Apple дээр та нөхөд ямар хөө төлөвлөгөө санаа оноо. Цаашдаа бол бид нар Apple-ийг хөшөөлөө сайн хөгжүүлдэг юм. Одоо бол бид нар Apple-ийн аль биесийн засварчлагын төвийг байгуулахаар бас ярилцлал хийгдэж байгаа. Цаашдаа бол Apple-ийн одоо бүх бүтээгдэхүүнүүдийг ер нь одоо бол бид нар бүх бүтээгдэхүүнийг борлуулах хэрэгтэй. Тийм учраас илүү олон сонголттойгоор илүү үнийн одоо зөрүү багтаагаар дээрээс нь одоо шинэ бид нар илүү хэрэглэгчид төлбөрөө уяатан нөхцөлийг санал болгохоор ингэж ажиллаж байгаа. Одоо жишээ нь нэг Apple-ийн компьютер бол бас бусад компьютертэй харьцуулахад 2-оос 3 дахин ч баг үнэтэй байна уу тийм учраас бид нэр зээлээр авах нөхцлүүдийг илүү сайн хангах. Бид нар хаан банктай нэлээд сайн ажиллаж байгаа. Хаан банк бол бас төлбөрийн нэлээд уяатан нөхцлүүдийг санал болгож байгаа. Тийм учраас ер нь манай нэлээд борлуулалтын гол хэсэг бол зээлээр явж байдаг. Одоо шинэ шууд Америкаас мөнгө төлөөд авахын оронд энэ чинээс 24 сарын хугацаатаар тийм сард нэг 100 мянган төгрөг төлөөд Apple аваад хэрэглэнэ гэдэг бол тухайнууд аюу том боломж гарч ирж байгаа. Энүүрээ бид манай компанилан бусдаас ялгаатай. Тэгэхээр сая та дурдлаа дээр Apple-ийн засвар үйлчлэгийн аль биесны тийм Монголд одоогоор байдаг уу? Монголд яг одоогоор бол аль биесны засвар үйлчлэгийн төв байхгүй л байгаад байна. Одоо яг одоо бүрэн хэмжээгээр одоо нэгдсэн төв гэдэг юм уу та тийм жишээ төв байхгүй. Том яг аль биесны засвар үйлчлэгийн төв хвчил зөвхөн танаагаас авсан байгаа зогсохгүй бусад аль биесны борлуулагч нараас авсан хүмүүс хүртэл одоо танаагаар тэр засвар үйлчлэгийн төвөөр үйлчлэх боломжтой болох. Тэрийг бол бид нэр гэрээ шийднэ. Apple-аас яг одоо аль төрлийн одоо санал болгох нь тий. Тэргээрээ бид нэр ярилцж байгаа шийдэгдэж таарна. Apple-ийн өөрийнхөө сонирхол бол бас бүх компьютеруудаа энэ чанаас нь дамжуулах сонирхлууд бас гарч ирж байгаа. За ингээд та бүхний Apple-ийн бизнесийг Монголд хамгийн амжилттай хийж байгаа туршлагаасаа хуваалцсан. Их баярлалаа. Баярлалаа. За ингээд таны бизнест амжилт хүсье. Баярлалаа. Та бүхнээс амжилт хүсье. За үзэгчдээ тэгэхээр Apple-ийн бизнесийг Монголд хэрхэн хийдэг, Монголд ямар нөхцөл байдалтай байгаа талаар та бүхэнтэйгээ нэг нөгөө ярилцсан PC Mall-ийн дэцгэрэл долгионд баярлалаа. Ингээд үзэгч та бүхэнтэйгээ студид ирэх болцсон. Жижиг дунд бизнесийг дэмжигч Capital Bank хамтдаа хөгжицгөөе. За үзэгчдээ бүгдээрээ Apple брендийг Монголд төлөөлж ажилладаг PC Mall-ийнхантайгаа уулзлаа. За ингээд зах зээлийн судалгаануудтайгаа танилцлаа. Энэ зах зээлийн талаар захиалсан үзэгч та маань бас нэлээд мэдээлэл авсан байхаа гэж найдаж байна. За тэгэхэд ерөнхийдөө танд гэж зөвлөхөд ер нь энэ Apple бол маш их хүчтэй сонир маркетингтэй компани юм аа. Өөрөөр хэлбэл ямар ч компани маркетинг бол эцсийн хэрэглэгчдийг үнж байлгахаас гадна дундынхандаа бас их өндөр ашигтай байлгаж ингэж амжилт бүтээгдэхүүн амжилт болдог. Apple бол ерөөсөө эцсийн хэрэглэгчдэр бий болгосон үн цэнээр үнэнхэрийн одоо маш хүчтэй үн цэнийг бий болгож чадсан байт юм байна. Тийм учраас одоо энэ томоохон компаниуд энэ Apple-ийн бүтээгдэхүүнийг зарахгүй бол болохгүй гэдэг бүтээгдэхүүнийх нь нэр төрөлтөнд байхгүй бол болохгүй гэдэг утгаараа яхаас биш энэ нөгөө эцсийн хэрэглэгчид өгж байгаа үн цэнээ дагаад нөгөө дундынханд очиж байгаа ашиг нь их бага байт юм байна. Ингээ бодохоор зэрэг ер нь бол яг хуу томоохон компаниудын хийх бизнес юм байна шүү үзэгчээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэхээр та ингээд Apple-ийн бүтээгдэхүүнийг оруулж ирээ зараад энийг ийм бизнес хийе гэхэд бол нэг бүтээгдэхүүн дээр дамжуулан албан ёсоор борлуулж байгаа этгээдтэй олдож байгаа ашиг нь бол ердийн бусад бүтээгдэхүүнүүдээс их бага. Гэхдээ хэрэглэгчид бол Apple-ийн бүтээгдэхүүн байгаа гэдэг утгаар нь танаа дэлгүүрээр ордог, танаа дэлгүүрийг бол одоо нэр хүндтэй сайн дэлгүүр гэж үздэг ийм хандлага байд юм байна. Тэгэхээр энэ онцлогийг та харж үзэх юм бол энэ удаагийн дугаараар би танд өгөх зөвлөгөө бол Apple-ийн бизнесийг аль биесээр хийнэ гэдэг бол томчуудын хийх ажил юм байна. Та энэ тал дээр харин хувийн зөвлөгөө өгөх. Одоо хүмүүст одоо хуваар нь одоо энэ Apple-ийн бүтээгдэхүүнүүд хэрэглэх тал дээр нь хэрэглээний тал дээр нь сургалт одоо тохируулах, тохиргоо хийж өгдөг ч юм уу. Ийм бизнес л байвал одоо боломжтой санагдлаа. Ингээд өнөөдрийн дугаараар та бүхэндээ Apple брендийн талаар зах зээлийн судалгаа, зах зээлийн боломжийн талаар мэдээллээ. Ингээд үзэгч та бидэнтэй хамт байсанд баярлалаа. Capital Bank манай нэвтрүүлгийн ивент итгэсэн жижиг дунд бизнес эрхлэгчдийг Capital Bank үргэлж дэмждэг. Манай нэвтрүүлгийг очир дагсан ивент итгэлээ. Таны бизнес одтой байх болтугай.